Оцтой бүжиглийн шоу нэвтрүүлгийн маань ялагч гайхалтай цомын эзэн болохоос гадна Вьетнам орны үзэсгэлэнт Халон гарлыг зорих болно. Мөн дээрэс нь $5,000 эзэн болох болно. Бүх оролцогч нартай амжилт хүсье. Ингээд өнөөдөр оройны хамгийн гол хүмүүс болох эрхэм мөндөд шүүгчдийн бүрэлдэхүүнийг та бүхэндээ танилцуулж байна. Монголын бүжгийн спортын холбооны дэд ерөнхийлөгч Монгол улсын гавьяат багш Хадагтай Жаргал сайхан. Монголын бүжгийн спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ноён Мөнгөн Хуяг. Монголын бүжгийн спортын холбооны шүүгчдийн зөвлөлийн тэргүүн Ноён Ганцог. Эрхэм үзэгчид маань мэдж байгаа нэвтрүүлэг болгон дээр хамгийн хүндтэй эрхэм зочин шүүгч хүрэлцэн ирдэг. Харин энэ удаагийн нэвтрүүлгийн хүндтэй зочин шүүгчээр хүүхэд залуучуудын гооц хөгжлийн эра төвийн захирал Хадагтай Эрдэнэ Туяа. Эрхэм шүүгчдийн бүрэлдэхүүнд амжилт хүсье. Та бүхний маань мэлмийн хурц оюун ухаантай сэлбэг байх болтугай. Амтан зохион байгуулагч эрүүл мэндийн яам. Үншлэгч байгууллага сэтгэлийн эрч хүч халуун дулаан энерги Монгол аялал жуулчлал. Хүнсний мандаа үйлдвэр UFC Trade. Tiger Energy Drink эрч хүч эргэн ирлээ. Байгалийн цэвэр жимсний шүс Тумбарк. Таны төсөөллийг бид урдна. Orange Design. Их хотын өмгийг тодорхойлно. Joby барилгын материалын их дэлгүүр. Европ цагур Европ чанарыг Чанса Fashion Shop-оос. Дайчин, ирэмгий, ирч хүчтэй. Муу юм бас хийгээгүй. Стандартын үзэг дээр бас юм байгаарай гэж хэлж байна. Баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр одтой бүжиглийн шоу нэвтрүүлгийн маань оролцогчид маань суглаа сугалж дарааллаа. За мөн бүжгийнхаа жанрыг сонгож байгаа. За тэгэхээр энэ удаа суглаа ёсоор хэн бид бүхэнд гайхамшигт бүжгийг бэлгэлэх гэж байгааг хамтдаа үзцгээе. За би ингээд яг одоо бэлтгэлийнхаа зааланд байна. Тэгээд яг одоогийн байдлаар миний бэлдэж байгаа бүжиг маань Өвөний вальс гэдэг бүжиг байгаа. Одоо монголчуудын одоо яг бүжигдэг нийтийн цэнгийн тийм бүжиг байгаа. Урд урдны бүжгээс нь одоо хамгийн их таадагч байгаа бүжиг бол Өвөний вальс байгаа. Тэгээ энэ хүү бүжиг дээр минь тавьсан зохиолч одоо багшийн маань гаргасан зохиомж юм уу гэдэг. Цэрэг тавьсан залуучуудад бас цэрэгийн цэрэг яг их цэрэг болж төрснээ. Бас баяр багтлыг бас тэмцээ харуулсан тийм зохиомж хийж байгаа. Тэгээд тэгээ яваа явандаа өөрөө энэ бүжигэнд болохоор айгүй маш дуртай сайн хийж байгаа. Тийм зүрхэн сайн бэлгэлэх хэрэгтэй. Маратага гэж яриг бодож тавьж байгаа. Тэгэл яг Outlaw хамтлагийн дуучин Чин Зориг. За тэгэхээр Чин Зориг маань манай 10 олзогчдын дундаас хипхоп урсгалыг төлөөлж орж ирж байгаа. За тэгэхээр цэгэрлэгцээрээ үзээ сууж байгаа Outlaw хамтлагийн дууг шимтэн үзэх сонсох дуртай үзэгчдийн хувьд бол энэ бол хамгийн хүсэн хүлээж байгаа мөч гэдэгт итгэлтэй байна. Ингээд Outlaw хамтлагийн дуучин Чин Зориг маань өнөөдөр хамтран бүжиглэгч Марттайгаа гайхалтай хайрын Өвөний вальс бүжгээр та бүхэнтэйгээ бэлэг барих гэж байна. Хүлээн авна уу?
so much. Winning vibes. Авламтгийн дуучин чин зэрэг хамтран мужигдагч Март баяр үргээ Бенивес. Амрагири эр хүний төлөөлөл гэвэл ханхар сайхан цээжтэй хүч биер намтагдсан бөхчүүдийг нэг тодорхойлж хийж болох юм. Бас нэгэн жишээ гэвэл манай анхөө одоо мужигдлийн шоу нэвтрүүлэгт оролцож байгаа чин зэргийг бас хэлж болох юм. За тэгэхээр эх орныхоо төлөө хүчин зүг хөтөхэд бэлэн бас эрхэм үзэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргийнхээ өмнө чин хүсэлтэйгээр Венивес үжиг гоё үжиглээ. Баяр хүргэе. Ямар гоё бэ? Баяр хүргэе. За, шүүгч хадагтай жаргал сайхан. За чин зэрэг бол бас айгүйх анхныхаа эхний одоо хасаа эхлэх юу бүжиглснээсээ хойш маш их одоо сайжирж байгаа. Одоо сая Венивесийг гэхэд бол баруун эргэлт, зүүн эргэлт хийж гин, партнероо сайхан удирдах гин. Зүүн эргэлтэн дээр нэг жоохон эхний юга алдсан тий. Яах вэ тий болно. Тэгээд цаашаа бол сайжрна штэ. Тэгээд айгүй зоригтой бараг ихний бүжгээс чи болидо гисэн сэтгэгдэл бараг төрцөн явж исэн. Одоо ийм болно гэдэг бол маш их сайн хувь хүнийхээ өөрийнхөө одоо итвэх зүтгэл байна. Тий. Одоо тэгээ баяр хүргэе. Дараагийнхаа юмдаас амжилт хүсье. Манай зочин шүүгч хадагтай Эрдэнэ Туяа. За ямар ч байсан одоо олон нийтийн газар цэнгэнт бүжгийг бол эмэгтэйг аваа явах боломжтой чамтай бол энэ тэнд дайрлал бүжиглэхээр юм байна. Тэгээ баяр хүргэе. Сайхан бүжгэлтэй. Би бол одоо юу гэдэг чамааг хараад үнэхээр их баярлсан сая. Тэгээд чи энэ магадгүй энэ тэмцээний шигтгэж байж магадгүй. Үнэхээр гоё харагдчихэв. Баярлаа, баярлаа. Эмэгтэйчүүдийн сэтгэлийг бол ингэж л хөдөлгөж чаддаг хүн дээ. Харин эрчүүд маань сандаг байгаа болов уу? Мөнгөө их шүүгч. За Шинзо маань нэлээд сайхан Венивес үзүүллээ. Болж штэ тий болж. Та бүжгийн ихнээс дуустал инээмсгэлсэн. Тий. За яг инээд өхөөрдсөн харцаар харж инээмсгэлсэн. Хайрлсан тэрнийг өхөөрдсөн үүе хөөх юм ингээд босоод ирэх шахсан шүү. Тий харин тий. Ёорын жоохон Шинзог харахаар инээд төрөд идэг л да. Обвист баярлаа. Ялангуяа яг тэр эмэгтэйгөө яг өдөрдөх нарийн зүүсүүд дээр нэлийн тийм сандар сентер нүд үднээ сонирм бол тэр нь их багасаад байгаа юм тий. Тэрэнд нь баяр хүргэмээр байгаа юм тий. За тэгээд Шинзо болж гин. Тэгээд дараагийн бүжгүүдээр чамаас өшөөх юм хүлээж байгаа. Ер нь бол өдөр болгон би бас чамайг яаж бас хөглөх болч гэдэг юм уу тэр байдлаар нэг хүлээдэг тий. Тэгээ өнөөдөр бол хөглсөнгөө тий. Тэгээ сайхан бүжиглээ. Аяа сайхан сонсд юм байна. Баяр хүргэе. Баярлалаа. Манай хүмүүнд шүүгчд маань ийм л шудраг хэлий гэсэн үгээ шууд хэлдэг. Нэр тэтгэлгүй яг уу. Манай монголчууд за 2 сая хүн та хоёрыг үзэж байгаа гэж хэлэхэд ямар ч байсан нэг 100-аад хүн бол яаж алдах болоо гэж харж байгаа юм. Тийм үү? За тэр болгоноос сүглэгдэх хүмүүс байна. Салдаг байна уу ганц шүүгч? Урдны бүжигэн дээр хипхоп яа нуруу муруутай яаж гарч илаа. Тэр нь бол үнэхээр гоё засагдсан байна. Чин за баяр үргээ тэр их гоё юм. Яалтчгүй ингээд засагтаад тэгтээ бас л тэртэл нь одоо ингээд хитрхи ингээд бие барьсан юм шиг харагдсан. Тэгтээ гоё их гоё байсан сая. Тэгээд Венивесен дээр техник тэр жижигхэн зүйлийг хэлэхэд бол жоох өсрөөд байна. Тэ? Өсрөөд байна. Яг тэр Венивес явж байгаа тэрэн дээр очиод бондог гал өсрөө яваад байгаа. Тэр тийм. Тэрэн дээр бол жижиг өсрөл хийхгүй бол бүр гоё байхсан. Тэгтээ бүжгээ бол
баг алдаатай ер нь айгууд багшийн заасан тэр сая юунууд бол комбинац их цэвэрхэн алдаагүй явцсан. Баяр хүргэе. Баярлалаа. За бүжгийн хувьд бол ийм байна. Хүн болгон саалдыг байгаахаа. Үнэхээр их олон их магтаалыг сонслоо шүү дээ, тий. Хамгийн гол энд хоёр сууж исэн хоёр эхлээд энэ бүсгүйг найрж исэн хоёр цэргийг яаж оруулж байгаа юм. За хоёрыг яг ингэж оруулнаа. Дуурдаг бол ингээд алгаад ташаал зогсоод амир шүү. Жах урагшаа зогсож гурлаа. За яана тэнцээ магтуулж ирсэн. Би бас амар гой юу хэлмээр санагдаад ах юм. Ямар гоё юм бэ Чинзо. Тэнцээ нөгөө сая ганц цаг шүгч хэллээ л дээ. Бондог гэвсрээдсэн гэд. Би чамайг бондог гэж үсэрсэн чамаагүй чамтай Вени Вальс иргмээр санагдлаа нэрээ. Боломж олдвол хамт иргэн шүү. Амал одоо үзэгчдэрээ шууд гэрч хийнэ. За ямар ч амлж байна. Вени Вальс бүжигдэхэд яг ямар байсан? Бусад бүжгүүдээс арай хэлбэр болж байна одоо ер нь бүжгүүд нь. Одоо ерөнхийдөө яг өөрийнхөө чадхаар ерөнхийдөө яг ойлгож эхэлж байгаа. Тэгээ ямар ч хэсэн дараагийн бүжгэн тэр өвчөө сайжирна. Яг одоо миний дөрөвт бүжгээс дөнгөж яг одоо л яг бүжгийг ойлгож байна. Өөрийнхөө чадал чинээгээрээ бүх юмаа дайчлаад тэгээ бүжиглэхийг одоо шүүгчнийхээ өмнө болон үзэгчнийхээ өмнө аягүй гоё юм үзүүлэхийг хүсэж байгаа. Угаасаа хүлээж байгаа шүү. Би ч гэсэн хүлээж байгаа, бас үзэгчд маань ч гэсэн хүлээж байгаа. Цэрэг хөвц ямар гоё зөвхт юм бэ? Амар гоё ярагдчихж шít. Өөрөө сонгосноо? Тий. За тэгвэл хамтдаа шүүгчдийн үнэлгээг сонсъё. Автоавтлгийн дуучин Чин Зэрэг хамтран бүжиглэгч Март нарт өгсөн Вени Вальс өгсөн шүүгчдийн үнэлгээ. 8 баяр үргээ. Зоригтой нэг давтаад хэлээд тач хоёулаа нийлж агаад. 8. Хүй бис амар олон 8 сонсчихсон шүү дээ. Хоёрыг ганцхан 8 хэлээд байгаа. 1 2 3 И 8. За тааштай амжилт хүсье. Үзэгчд нь одоо бас нэгүр хараад алга тушаал баяр үргээд байж байгаа. Юу ч хэлмээр байна. За бүгдэнд нь баярлалаа. Тэгээд цаашдаа гоё юунаа. Чинзо би уул найрлалах өргөж бариад байгаа байхгүй. Чи тонгоогоод байгаа юм. Би жоохон ингэж харагдаад байгаа мó. Жоохон ингэж гоё ярилтаа. За үзэгчдээ одоо хэлэгч ш үзэгчдээ. Баярлалаа. За амжилт хүсье та хоёртаа. За. Тоглох энэ хүч би химнээ